За ингээд iPhone 16e орж ирснээрээ цоо шинээр зарагдж байгаа Apple-ийн яг одоо жагсаалтнууд дундаас iPhone 14, 14 Plus болон 3 дахь үеийн iPhone SE хасагдаад оронд нь ингээд одоо iPhone 16e маань ингээд орж ирж байна. За тэгээд мэдээж хэрэг намар бол iPhone 17-ын загварууд бол нэмэгдэнэ. Тэгэнгүүт яг юу гэж ер нь таамаглаж бас яриад байгаа вэ гэхээр C16e маань гарахт бол айгүй үнэтэй гарсан шүү дээ. $599 гарсан. Тэгэнгүүт 17 гарангууд 16e маань $100 одоо хямдхан болоод $499 руу буух магадaltaй гэдэг бас мэдээ бол яваад байгаа. Одоо л амар үнэтэй гарсан шүү дээ. Төсөөлжсэнс хамаагүй үнэтэй гарсан. iPhone 17-гийн загварууд нэмэгдэх мөчид iPhone 16e маань $499 болох бас магадaltaй байна. Батарейн мАh бодох явдлаараа 4500 mAh-тай гэж байгаа. RAM нь болохоор 8 GB. За тэгээд 4000 mAh гэдэг бол үнэхээр өндөр шүү. Энэ бол яагаад өндөр болж байна гэхээр манай утасны маань камер нэгэншрэх учраас доторх зайн ихсээд тэгээ тэрийгээ дагаад одоо гин дагав том батарей багтах юм байна. Тэгэхээр одоо 4500 mAh бодохтай батарейтай болтгороо их гоё болсон байна. За тэгээд хэдүүл Apple-ийн сайт руу яг ороод 16e-ийн албан ёсны одоо юу бол одоо харцгаая. За энэ анимашн гэдэр бол маш гоё байгааг та нар анзаарж байгаах. Энийг бол одоо тухайн үед би ингэж одоо screen record маягаар хийж байгаа шалтгаан гэвэл дараа нь одоо юу гэдэг чинь дараагийн 17e ч юм уу те эсвэл юу гэдэг чинь AC5 ч юм нэг байдлаар харангуудаа энэ үндсэн утас зарагдахгүй болсон утасныхын танилцуулгын утас нугас байхгүй болдог. Тэгээ энийг нь хадгалах үүднээс бол би ингэж шинэ утас гарах болгон дээр нь ер нь хийд нь ингэж бишиж авч явахыг ер нь бол боддیں۔ Тэгээд хэдүүлээ 16e-г ер нь ингэ харчээ. Батарейны хувьд бол яалтчгүй сая бол дурдсан. 4000 mAh гэдэг бол яалтчгүй л одоо дуртахаасаар аргагүй давуу талуудынх нь нэг нь бол мөн бусад одоо про загвартаас харьцуулахад сул тал зөндөө байгаа ч гэсэн за мэдээж хэрэг хамгаалтын үед шилний дээр технологи бас дурдсан байна. Action button байгаа шүү дээ. Энэ чинь бас аюу гоё. Action button оруулахгүй байх боломж бол байсан. Тэгээд ямар ч гэсэн 16e дээр action button байна. C мэдээж хэрэг байгаа. За тэгээд өнгөний сонголтын дээр нэг сони юм болсон нь 2 өнгөтэй шнэ чи хар цагаан өнгөтэй. Тэгсэн чинь өнгөнүүд хэрэгтэй юу гэснээр зүгээр за бидэнтэй аргалцсан зүгээр өнгөний кейс нь байгаа гэж. Энэ дээр жоохон мемнүүд нэлээ явж байгаа. За ингээд дөрвөлтөл явах юм бол мэдээж хэрэг ледлэгчтэй бас нэг дурдах хэрэгтэй. За тэгээд батарейн дурдсан байна. За харьцуултууд нь бас байна тий. За ингээд iPhone 11, iPhone 12, 12 mini 2, 3 дахь үеийн iPhone SE-тэй харьцуулаад спүүж пүн хэр байх юм бэ гэдгийг нь бол харж болж байгаа юм байна. За iOS 18-ийн сурталчилгаа явж гин. За нөгөө нэг манай алдартай Apple Intelligence available now гэдэг бичиг нь байхгүй болсон байна. За энийг хинт ч хэрэггүй Jane Mojinууд байна. Энийг одоо би тухайн бичлэгэн дээр л нэг дурдсан. Тэгээ дахиад угаас ямар ч хэрэггүй гэдэг нь бас тодорхойсон. Татдаг камер бол давхар бол байгаа. Камер бол мэдээж хэрэг угаас авах юм байхгүй угаас маш сайн дарна гэдэг нь бол тодорхой. Угаасаа ийм ганц камертай ер нь iPhone-ууд ер нь бас яг гоо мэдээж хэрэг гурвалсан камертай iPhone хамгийн супер дарна л та. Гэхдээ нэг камертайгээ тэрийгээ бас ингэж басч болохгүй гэдгийг нэг камертай iPhone-ууд дээрээс анзаарагддаг л да. За Visual Intelligence мэдээж хэрэг байгаа. Apple Intelligence-ийн реклам үргэлжилж явж байна. Сүлжээний технологийн хувьд мэдээж хэрэг сансрын технологи байгаа, хэмэл дагуултай холбогдно те. Тэр бол мэдээж хэрэг байгаа. 5G-аас байгаа, eSIM суун, crash detection байгаа. За тэднийг бол дуртаад бол илүү бах. За энэ дээр бас яг харьцуулт мөнгөх юм байлээ. Одоо шинэ iPhone 11-ээс 80%-аар спун урдна гэж байгаа. Тэгмүүд би өөрийнхөө утсыг сонгочонгууд надаас ерөөсө 40% хурд. Тэгэл би шүү дээ. Өө энэ надаас нэг хурдан биш юм байж тэл гэж би яг үндэ бодсон. Тэгээд энэ бол одоо яг миний утас байна. Эсвэл iPhone 8 байж болно. Эсвэл 2 дахь үеийн iPhone SE байж болно. Гэхдээ ер нь SE 3-ыг л ер нь бол энэ хүн барьж байгаа ах. Тэгээд би одоо 16e авах ер нь бол мэдээж хэрэг сонголт бол байгаа. Гэхдээ тэгээд би бол хэзээ ч ингэхгүй би энэ утастайгаа бол ингээ үлдэж байгаа. За ингээ харахад ерөөсөө ингээл манай 16e гэдэг утас маань ийм гоё өөрийн гэсэн нүүр танилцуулгын утастай ингээ болж байгаа юм байна. За тэгээ худалдаа авах нүрэлөө нэдүүлээ үргэлжлүүлээ оръё. Мэдээж хэрэг хар цагаан ингээ ерөөсө хоёрхон л өнгө сонгоно. Ер нь бол цагаан өнгө л зөөрөх юм баг. Ер нь бол хар хэмжээндээ ил дандаа л нэг хар бараа юм. Манай монголчууд хар бараа өнгөнд туртай. Тэгээд бас жоохон цайвар юм байвал бас зүгээр шүү дээ. Цагаан өнгө нь надад таалагдж байгаа. 128 GB-тай $599. Энэ бол үнэхээр энэ 16e-ийн хамгийн том сул тал. Ийм үнэтэй $600 гэдэг чинь бараг л энэ бол бүр үнэхээр арай л дэндүүлтэй. Энэ $600 гарна гэдэг бол бас арай л тэрмэр. Энэ бол үнэхээр байж болно шүү. За тэгээ 256 олгочих юм бол $100 нэмэгдээд 699. Бүр 512 олгочвол 899. За тэгээ хайрцаг дотор дагалдаж ирэх нь бол ерөөсөө утас чинь нэрнэ. За тэгээ кабель нэрнэ.
Кабель нь бол их сүүлийн үед аягүй гоё юм гадуураа материалтай кабель бол дагалдаж ирээд байгаа. Тийм ер нь бол 15-аас хойш ер нь ийм гоё кабельтай дагалдаж ирээд байгаа шүү дээ. 16E, 16 Pro Max. За ингээд доошлуулад явлаа. За мэдээж хэрэг дэлгэцний хэмжээ нь 16 бол яг тэнцүү. За Pro загвартай харьцуулахад мэдээж хэрэг ProMotion байхгүй, Always on Display байхгүй. Энэ бол мэдээж хамгийн гол зүйл нь. За тэгээд энгийн 16-тай харьцуулахад Color Infused Glass Back гэдэг нь барингуутын мэдрэгдэн тийм юм бол байхгүй, зүгээр энгийн л одоо шилэн гадаргуутай. Pro Max ч юм болохоор бас нэг арай өөр matte glass-гаас бас барингуут бас нэг арай өөр нэг байдаг. За гурван дээр Action button бол байгаа. Гурван дээр Naval Intelligence байгаа. Chipbook core-ны хувьд Pro загвараас 2 core дутаад энгийн 16-аас 1 core дутаж байна. За бусдууд нь бол адилхан. За camera control байхгүй байна. Camera control угаас хинт ч ирэггүй. За faster access to photo and video tools гэдэг тусад нь гэдэг давхар ингээд бичиж байгаа. Ийм хоёр дахь юм байхгүй гэдэг. Энд чинь яг үнэхээр камер контролтой болохоор энэ гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бол шал удахгүй зүйл гэсэн үг. За доош явуулъя. За мэдээж хэрэг нэг камертай учраас харьцуулахад 3 камер бол одоо нөгөө нэг те өргөн үнцгийн камер бол одоо ингээд байхгүй байгаа. За тэгээд татдаг камер бол байгаа. За татдаг камер энгийн камер нь бол ингээд яг нэг линзэн дотор ингээд л агуулгдсан байгаа. За тэгээд мегапикселийн хувьд 24-48 гэж байгаа. За тэгээд макро фотограф байхгүй гэж байгаа. За Pro дээр болохоор 48 гэдэг. Тэр бол ингээ байхгүй маань. Special photo video гэдэг зураг бичлэгээ хийхэд одоо дараа нь Vision Pro дээр ч юм уу үзэхэд тийм форматтайгаар бол бичихгүй. За latest generation photographic style гэдэг дээр бол зүгээр энгийн photographic style бол байгаа. За latest гэдэг нь одоо яг юугаараа ч илийн нарийн бол хэлэхэд цэжний бангаар хэлэхэд хүртэл бол хэцүү байна. За тэгээд татдаг камер нь бол 2x хүртэл гэж байгаа. За тэгээд мэдээж хэрэг өргөн үнцгийн камер 0.5 бол байхгүй байна. За тэр бол зүгээр ямар ч асуудалгүй. За Dynamic Island байхгүй гэж байгаа. За тэгээд тэр бол нэг асуудал биш. Ягаад тэгэхээр ирээдүйд Dynamic Island угаасаа байхгүй болно. 20 дугаар үеийн iPhone дээр 20 жилийн өмнө дөрвөлсэн iPhone дээр ер нь бол ингээд Dynamic Island-ыг бүрэн байхгүй болно гэсэн таамаг мэдээ бол явж байгаа. За эдгээр бол мэдээж хэрэг бүх хүчнүүд дээр бол байгаа. За тэгээд батарейны хувьд дараа нь тусад нь л ярих гэж бодож байна. За USB-C оролттой ч гэсэн одоо хурдны хувьд USB 2-ын хурдтай бол яваад байгаа. Pro загварууд дээр болохоор яг USB 3 хурдаараа бол яваад байна. За бүгдэн дээр мэдээж хэрэг Face ID байгаа. Сүлжээний технологийн дараа доор нь нэлээд нарийн ярий. Усны хамгаалтын түвшин бол яг бүгд адилхан 6 метрийн гүнд 30 минут хүртэл усыг эсэргүүцэх чадвартай. Мэдээж хэрэг усны хамгаалалт буюу одоо waterproof биш, water resistant гэж одоо хэлж байна. За нэг хамгийн том хүмүүсийн яриад байгаа сул тал нь бол мэдээж хэрэг MagSafe байхгүй, соронзоор одоо цэнгэлдэг байх. Чи стандарт одоо wireless charger бол байгаа. 7.5 ватт хүртэл MagSafe байхгүй. Зарим нэг хүмүүсийн хувьд бол айгүй сул талтай гэж бол яригадаад байгаа. Тэгээд миний хувьд бол нэг бол хамаа байхгүй гэж бол бодож байна. Гэхдээ зарим нэг үнэхээр яг одоо олон жилийн турш хэрэглээд тасцсан хүмүүс бол яг үнэхээр хэцүү байх байхаа. Гэхдээ гайгүй. За суур доотлын хэмжээ 128-аар эхэлж байгаа юм байна. За энэ тэгээд хамгийн дээдлэлтэй 512 хүртэл өсгөж болох юм байна. За Pro Max бол Pro загварууд бол 1 TB хүртэл өсгөж байгаа шүү дээ. Дэлгэцний технологийн хувьд бол мэдээж хэрэг 16E бол AC4 гэж хэрвээ нэршилтэй гарсан байвал одоо ингэж нэг юм одоо LED дэлгэцтэй ингэ болж чадлаа. За тэгээд Dynamic Island авахгүйсаа дурдсан юмнууд энэ дээр гарч ирж байна. Доошогоо хараад явах юм бол хамгийн дээд утга дээр 2000 нийтс бол байхгүй юм байна. Ер нь бол 2000 нийтс заавал байх бол угаасаа хэрэгтэй биш. Хүний нүд хангалттай 1200 дээр бол болноо. Хангалттай гоё харагданаа. За тэгээ ProMotion байхгүй учраас нэг нийт бол байхгүй байх нь тодорхой. Энийг заавал тусна ингээд дурдах шаардлага үүндээ байсан уу байгаагүй би бол гайхчихнаа. За өндөр өргөн гэдэг жингийн үзүүлэлтүүд бол яг хөө мэдээж хэрэг. За 16 Pro Max угаасаа хүн цуцсан байхын тодорхой 227 г. За энэ бол 167 г. За энгийн 16-аас 3 г л тутах юм байна. Угаасаа жижиг хуудас юм чинь хөнгө хуцаж таарна. За ингээд сая усны хамгаалтыг бол ярьсан. За бидний мэдих алдартай Apple Intelligence бүгдэн дээр нь байгаа. Тэгэхдээ Apple Intelligence-ийн эцсийн төгс хувилбар гарахад дахиад дор аяж 2-3 жил ер нь шаардах юм шиг байна. За тэр бол тусдаа асуудал. За чипний талаар бол сая хэлсэн. Үндсэн A18 Pro chip-ний одоо юунаас chipbook core бол 2 дутаж байгаа. Энгийн A18-аас болохоор chipbook core нь 1 дутаж байгаа гэж бол одоо дурдсан. За камерны тал дээр л дахиад дурдах бол шаардлага бол байх бах. За aperture уртга 1.6 та юм байна. 48 дээр. Тон болохоор 2.8 та бол явж байгаа юм байна. За нэг дүрс тогтворжуулагч гэдэг дээр болохоор sensor shift гэд яг тэр нарийн юуныхан технологи нь бол байхгүй мөлий. Зүгээр одоо энгийн optical image stabilization бол байгаа маа. За доошоо явуулаад өөр зурж ийн харъя. За night mode portrait гинэ. За portrait зураг дарахад night mode нь бол байхгүй юм байна. За энэ бол нэг амар одоо амьдралыг өөрчлөх зүйл гэж би бодохгүй байна. Ер нь бол би хамгийн
одоо ярьж байгаа өнцөг маань нэг тийм одоо шаардаад дийдгүй хүмүүсийн өнцгөөс л ярьж байгаа шүү. Тэрийг бас ойлгох хэрэгтэй. За latest generation photocast энэ хийдүүн дээр гарсан юмнууд дахиад авахч чинь те. За мэдээж ProRes-ээр бол бичихгүй юм байна. За ProRes-ийн бичлэгийн одоо юмнууд гарч cinematic модоор бичлэг хийхгүй маань. За ер нь бичлэг хийхэд бол тэгэл бичлэг хийдэг горим утсан дээр явах хангалттай. Action mode ер нь бол одоо уцаараа одоо кино шиг юм хийхгүй л бол ер нь бол тиймнүүд бол байхгүй. Сэний дурдсан ProRes байна. Log video record байна. Color encoding system гэж байна. Яг нарийн мэрэгжлийн одоо үзүүлэлтүүд бол мэдээж хэрэг 16 дээр л дутж байна. За өөр доошлуулад явах юм бол studio quality for mic array. За энэ бол яг хуу микрофон бол үнэхээр 16 Pro-гийн загварууд дээр үнэхээр те микрофоны чанар бол гэж угаасаа ялгагдаж бол гарч ирсэн. За тэр нь бол мэдээж хэрэг 16i байтугай энгийн 16 дээр хүртэл бол байхгүй. За wind noise reduction гэдэг нь бол аль алин дээр байгаа юм байна. Энэ бас шинээр орж ирсэн. Салхитай үед нэг салхины чимээг дардсан штэ. За тэрч тийм юм байна. За front camera урд талын камерны хувьд одоо харах юм бол за энэ дээрээс гарч ирсэн cinematic mode тийм бичлэг хийдэг. Dolby Vision-гээр cinematic модоор бичдэг зүйл бол байхгүй юм байна. За тэгээд мэдээж хэрэг бичлэг урд талын камер учраас бас дахиад ProRes-ээр бичиж байгаа. Тэр нь бол ингээ байхгүй юм байна. Зүгээрээ ProRes-ыг бол нэг амар ягаад гэвэл уусаа файл уусаа хэмжээ амар идэн. Тэгээд ер нь мэрэгжлийн хүмүүст нь л тохиромж энгийн одоо хэрэгцээнд бол одоо ProRes додох юм шаардлага байхгүй. За энэ бол мэдээж хэрэг дөрвөн тусламж, crash detection, сүлжээний технологи сансрын технологитой холбогдох зүйлсүүд нь бол мэдээж хэрэг бүгд бол байгаа. Сүлжээний технологинд нарийн дурдах чухал зүйл нь бол ерөөсөө л millimeter wave 5G сүлжээний технологи нь бол байхгүй. Millimeter wave гэж байгаа. Энэ нь болохоор ер нь бол 5G ороход ер нь нэлээд хурдтай орч чадна л гэсэн үг. Тэгээд манай энгийн 16i дээр маань бол тэр millimeter wave нь бол байхгүй. Тэгтээ зүгээрээ хангалттай л одоо орох нь бол тодорхой. Нарийн технологиуд буюу thread network технологи second generation ultra wide chip гэдэг нь бол байхгүй маань. Тэгтээ зүгээрээ аюулгүй байдал талаас нь мэдээж хэрэг Face ID-гаар бол хамгаалж байгаа. Apple Pay бүгдэн дээр нь дэмжин, Apple Card мэдээж үйлчлэгээ бүгдэн дээр нь байгаа. Video call Face ID бүгдээр нь байгаа. Адилхан 1080-аар бол угсаа уртлын камер нь ажиллах юм байна. Audio calling гэдэг дээр ер нь бүгд яг адилхан байна. Audio playback бүгд адилхан байна. За батарей талаас нь тусдаа өөр юм харуул сонирхолтой байх. Яг энэ цагаар нь харахаар сонирхолтой байдیں۔ За мэдрэгч тал дээр LiDAR сканер байхгүй гэж байгаа. Энэ нь болохоор зөвхөн Pro загваруудын гурвалсан камер дээр нь дагалдаж ирдэг. AR үйлдэл хийхэд ер нь бол туслалцаатай байдаг. Тэгээд энгийн 16 дээр ч хүртэл угаасаа байдгүй. Тэгээд 16i дээр байхгүй нь бол бүр ингээд тодорхойлж байгаа. Бусад мэдээж хэрэг сенсорууд бүх утсан дээр байх хэвээр ерөнхий сенсорууд бүгд бол байна. За SIM картны технологи нь ингээд бүгд угаасаа ингээд адилхан юм байна. За орлогын хувьд угаасаа гурлаа USB-C. За энэ хүү iPhone 16i гарч руу яг ямар iPhone-оос худалдаа авалт гэх юм бол үнэхээр өөрчлөлтийг мэдрэх вэ гэдэг маш чухал асуулт бол байгаа. За эхний игнэнд бол iPhone 1-ээс iPhone 8 Plus-ийн хооронд барьж байгаа бүх хэрэглэгч нар болон iPhone SE 1, 2, 3 барьж байгаа хүмүүс яг энэ хүү iPhone 16-ийг одоо худалдаж авах юм бол үнэхээр өөрчлөлтийг бол мэдэрнэ. За дундаж гарын одоо ер нь өөрчлөлтийг мэдэрнэ гэдэг дээр болохоор iPhone 10-аас iPhone 13 Pro-гийн хоорондох хэрэглэгч нар за тэгээд энгийн 14, энгийн 15, энгийн 16-г бол оруулсан байна. За тэгээд энэ дэр бүр 16 явж байгаа та нар гайхчихж магадгүй тайлбар бол хийн. Бүр 13 Pro явж байгаа бас та нар гайхчихж магадгүй. Энэ одоо чагсаалтыг гаргахад цэвэр би батарейг нь л бодсон. За тэгээд бас ягаад 13 Pro-г ProMotion дэлгэцтэй мэж чи ч одоо юу лөө оруулаад байна анхаа болоорой гэж бас одоо бодчих магадгүй. Тэгээд би сүүлдээ бодох нэ бас гайхсан л да. 13 Pro ч яг одоо аюу тийм хагас утсан юм байна. Сүүлийн бүх Pro загварууд угаасаа л ProMotion ч байгаа, Always on Display байгаа. Тэгээд дэлгэцний технологийн хувьд энэ хоёрыг хосолж агуулсан буюу баг нэг бүтэн дүү гэх мэдрэмж өгөх төр 14 Pro-гоос одоо ингээд эхэлж байгаа учраас одоо iPhone 13 Pro-г би хагас дууц гэдэг утгаар нь за тэгээ бас давхар 13 Pro нь болохоор миллиампер хувьд ч тэр одоо iPhone 16-ээс бага учраас 14, 15, 16 бас ингээд бага учраас дунд гарын одоо мэдрэмжийг авна гэдэг дээр нь бол оруулсан. Цэвэр батарей талаас нь тэгээд давхар 13 Pro ч болохоор тийм сайн хэлсэн. Ганцхан ProMotion Always on Display байхгүй гэдгээр нь бол оруулсан. За тэнгууд ямар утснаас ер нь апдейтийг дэмэвэ гэдэг чагсаалтын дотор бол би дандаа бүгдэн нь өөрөөс нь одоо миллиамп өндөр хутгатай iPhone-уудыг бол оруулсан байгаа. За одоо та харах юм бол 13 Pro Max бол хэдий одоо ганцхан ProMotion-той ч гэсэн
Max гэдэг утгаараа миллиамп утга нь 16i-гээс өндөр байгаа учраас л би одоо шууд оруулж байгаа. Тэгэхээр бол iPhone 13 Pro Max-ыг одоо барьж байгаа хүн байвал iPhone 16i илүү яагаад ч одоо болохгүй яа. Тэгэхээр утасны хувьд бол батарей гэдэг бол хамгийн чухал одоо үзүүлэлтүүдийн нэг бол ялтч хүмүүс байдаг учраас ингэж бол оруулсан. За тэгээд iPhone 14-ийн загваруудаас энгийн 14-өөс бусад бүх загвар миллиампийн хувьд ч өндөр. За тэгээд Pro загварууд бол мэдээж хэрэг 14 Pro-гоос ахуулаад ProMotion одоо нэмэгдээд all-in display-тэй болсон учраас ингээд бас нэмэлтээр ингэж бүр цохож ингэж бичиж өгсөн. 15 дээр ч мөн адил. Яг ингээд 15 Plus, 15 Pro, 15 Pro Max яг энгийн 14, 15, 16-ыг орхиод яг бусад бүх загваруудыг нь бичсэн. Тэгээд хэрэг үнэхээр худалдаж авахаар эргэлдэж исэн хүмүүс хэрвээ байвал яг тэр хоёр чеклсэн чагсаалтын дундаас хэрвээ iPhone хэрвээ хэрэглэж байгаа хүмүүс л байвал энэ 16i-г авах юм бол үнэхээр өөрчлөлтийг бол мэдэрнэ. За тэгээд бусдаар ч юу тэгээд бараг л за яг iPhone 10-аас 13 Pro, 14, 15, 16 хүмүүс бол мэдээж хэрэг авч бол болно. Гэхдээ мэдээж хэрэг дөнгөж сая намар 16 ч юм уу эсвэл яг тэрний дөнгөж одоо намар 15 авсан хүмүүс бол одоо 16i авах юм бол угаасаа шаал сонин нь бол тодорхой. Тэгээд дунд шүү ийм хүмүүс угаасаа аваад бараг л хэрэггүй гэж юу нь бол биелэн. Гэхдээ мэдээж хэрэг 16i чип нь хамгийн сүүлд одоо үйлдвэрлэсэн огноогоор нь ч бодсон тэр гарсан хугацаагаар нь ч бодсон тэр миллиамп батарейны утгаар те харьцуулахад яалтчгүй илүү учраас энэ жагсаалтанд бол би энгийн 14, 15, 16 бол оруулсан байгаа шүү. Тэгээд бусад өөр үзүүлэлтээс хамаарат мэдээж хэрэг та сонголтоо л хийн. Тэгээд ямар ч миний үднээс бол өнөөдрийн байдлаар жагсаалтыг гаргахад бол ийм жагсаалтыг бол гаргалаа. Сүлжээний технологи дээр яг Apple өөрсдөө тусдаа C1 гэдэг өөрсдийнхөө Sear chip-ийг бол энэхүү 16i дээр бол тусгаж бол эхэлсэн маш онцлогтой. Тэгээд энийг бол маш их шүүмжинд бол өртөх магадaltaй гэж бол ярьж ирсэн. Яг тэгэхээр яг альбисны өмнөх загварууд дээр тавигддаг гэсэн тэрхүү сүлжээний технологийн чиптэй харьцуулахад яагаад ч одоо сайн биш байх байлгүй дээ гэдэг зүйл явж ирсэн бол яг альбисны тестүүд дээрээс ер нь харж байхад те интернет дээрээс ер нь харж байхад iPhone 16i-ийн өөрсдийнх нь C1 чип бол маш давгүй буцснаас бүр хамаагүй сайн бүр 16 Pro Max-ийн тэр юунаас хүртэл сайн байх тийм тохиолдолтой тийм тестний юмнууд бол ингээд гарч байгаа юм билээ. Тэгэхээр бас нэг утгаараа яг энэ хүү C1 гэдэг сүлжээний технологийн чипийг бол бас их басаад байх хэрэг байхгүй мэн гэдэг бас ойлголт бол ингээд төрүүлж байгаа. За тэгээд миний хувьд бол яг 3 дахь хүний iPhone SE тухайн үед гарч байхад бол би энэ утсыг бол нэлээд шөмжилж ийсэн. Тэгээд яг гол яг өнцгний юун дээр байсан бэхээр хаа байсан 2014 онд гарч исэн iPhone 16-г урт талаас нь хараад за тэгээд 2022 гэхэр ч бүхэл бүтэн 8 жилийн дараа одоо Apple-аас гаргаж байгаа iPhone урт талаас нь харахад ер нь бол хинч ялахааргүй байхтай яах вэ? Тэгэд бас давхар дэлгэцнийхэн технологи нь одоо л LCD байхтай яах вэ гэж ер нь бол би тухайн үед бол энэ бичлэгэн дээр бол ярьж исэн. Тэгээд дараагийн 4 дахь үеийн iPhone SE гарахтаа эдгээр алдаагаа засаарай гэж ерөнхийд нь бол гол энэ хоёр өнцгийг л хэлжсэн. За тэгээд загвар бол мэдээж хэрэг өөрчлөгдсөн. Нэг бодлын яг миний шүүмж нь бүсч хүлээж ийсэнчлэн яг бүх зүйлүүд нь хэдий сайжирсан ч гэсэн яг эргээд одоо ингэ бодоход яг үнэндээ бол яг энэ харагдаж байгаа энэ загвар бол миний бодлоор бол одоо хамгийн сүүл миний ой тоонд бух хамгийн классик iPhone-ы загвар ерөнхий одоо 3 дахь үеийн iPhone SE хүртэл ер нь хадгалагдлаа да. 2007 оны анхны iPhone-оос хойш ерөнхий яг урд талаас харагдах байдал бол яалтчгүй л ингээд 3 дахь үеийн iPhone SE ингээд дуусчин. Тэгээд home button гэдэг голын товч гэдэг энэ ойлголт ингээд албан ёсоор дуусчин. Гэхдээ Touch ID гэдэг ойлголтыг бол дуусчин гэж бол ойлгож болохгүй. Яг тэгэхээр ирээдүйд бол бүтэн дэлгэцтэй iPhone гараад Face ID-ийн одоо Touch ID-тэй дэлгэцнээр мэдэрдгээр цуг гарах нь бол одоо тодорхой байх. Тийм болохоор одоо Touch ID-г бол дуусчин гэж бол ойлгож болохгүй. За энэ бичлэгэн дээр ч гэсэн ер нь бол би хэлжээ гэж бодож байна. Хүмүүс намайг яг iPhone 16i авах уу, 3 дахь үеийн iPhone SE-гээ солих уу гэж ер нь бол айгүй их ярьж исэн. Миний зүгээс бол яг 3 дахь үеийн iPhone SE-гээ үйлдвэрлэлийн системийн тултал ер нь бол явна гэж бодож байгаа. Тэгээд тухайн мөчтөө яг ямар гар утас авахаа бол шийдэх бах. Тэгээд одоохондоо л надад яг тэр гэсэн яг Touch-ны бол төлөвлөгөө бол одоохондоо байхгүй байна. 3 дахь үеийн iPhone SE-г бол зурлалцаар бол хэвээрэн. Ягаад тэгэхээр яг энэ харагдаж байгаа энийг классик зураглал дизайн тий маш энгийн жижигхэн гэдэг утгаараа бол маш их бол ингээд таалагдж байгаа хэвээр байгаа. iPhone 16i гарцсан чинь бүр одоо 3 дахь iPhone SE-тэй бүр дуртай болж эхэлсэн. За тэгээд SE гэдэг ойлголт ер нь ингээд дуусч байгаа мó гэдэг бас нэг юм яваад байгаа.
Уул нь энэ iPhone 16e чинь 4-р iPhone SE гэж нэршилтэй гарах байсан чинь нэршлийн хувьд бол өөрчлөгдөж байгаа. За тэгэнгүүт бас нэг сонир мэдээний болж нэхэр дараа жил iPhone 17e бас гарах магадaltaй гэж мэдээ яваад байгаа. Тэгэхээр ерөөсөө SE гэдэг юу нь бол ингээд нэршил маань юу ингээд дуусч байгаа гэж бол бараг ойлгох юм шиг л байна. Гэхдээ яг батны зүйл болоогүй учраас одоохондоо хэлж мэдэхгүй байна. За тэгээд эцэст нь дүгнж хэлэхэд бол энэ утсанд бол надаа нэг л зүйл бодогдсон. Яг эргээд нөгөө нэг хуучны iPhone 6 iPhone 6s те iPhone 7 за тэгээ бүр хуучны iPhone-уудын ерөнхийн нэг тэр төрх байгаа шүү дээ. Голын товчтойгоо цуг байдаг. Тэр төрх маань ингээд ер нь албан ёсоор ингээд байхгүй болчингууд надад бол яг нэг бодлын айгу харамсмаар санагдсан ялтчгүй. Тэгээд тийм ч болохоор тэр үгээд би өөрийнхөө одоо барьж байгаа 3 дахь iPhone SE бол маш их үнэлж байгаа. Тэгээд энэ 16e-г бол авахгүй гэж бодож байна. Тэгээд энэ 16e дээр өстө нэрээ ганц л сул тал байна. Тэрнээс та нэр үнэн л байна. Ийм үнэтэй гараад тахтай явах те. Тэгээд за тэгээд энэ iPhone 16e-г яг худалдаж авах нь зөв юм уу, буруу юм уу гэдэг дээр бол ялтчгүй. Саяны миний хэлсэнчлэн яг iPhone 1-ээс iPhone 8 Plus-ийн хооронд барьж байгаа iPhone барьж байгаа хүмүүс. За тэгээд iPhone SE буюу 1 2 3-ыг барьж байгаа хүмүүс л энэ нуцыг Apple үнэхээр өөрчлөлтийг бол мэдэрнэ. Түүнээс шул бусад iPhone барьж байгаа хүмүүс бол энэ 16e-г бол аваад бол хэрэггүй шал дими тэгээд бүр маш үнэтэй тэрний оронд баг хэрэгэлцэн тэ про загваруудын утас бол баг энэ үнэтэй шахаад бол баг ингээ орж ирж байгаа. Тэгээд яач ч утсан бүр хуучны iPhone барьдаг л хүмүүсийн яг шинэ нэг iPhone авъя гэж бодох юм бол 16e бол батарейны хувьд л одоо гайг бол тусч जैन. Тэгээд маш олон сул талтаагаар бол ингээ 16e бол ингээд гарч таарлаа. Тэгээд надад бол ерөөс одоо яг нэг бодогдсон юм хэрвээ зүгээр л те 4-р iPhone SE гэдэг нэршилтэйгээр гараад загвар дизайн нь яг адилхан iPhone SE 2, iPhone SE 3-тай яг адилхан гараад тэ за тэгээд зөвхөн доторх чип нь л A18 чиптэй гарсан байсан бол би нуцыг бол шууд авах байсан бахаа гэж бодож байна. Тэгээд харамсалтай нь бол мэдээж тийм зүйл болохгүй нугасаа тодорхой байсан. Хүн болгоно бүтэн дэлгэцтэй iPhone SE хүсэж исэн. Тэгээд бүх хүмүүсийн хүсэж исэнчлэн iPhone одоо 4-р SE гэж нэрлэгдэх iPhone 16e маань ингээ гарлаа. Тэгээд даанч маш үнэтэй л гарлаа да. Тэгээд iPhone 17-ийн загварууд гарахаар одоо энэ хүү iPhone 16e маань 100 юм уу $150 бас хямдхан болох үгүйг бас ингээ ажиглаад л одоо хүлээхээс өөр зүйлгүүл ингээ болж байна да.